Ардчсан хувьсгалын удирдагчийн нэг зориг агсны хүнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтай ажиллагааг өнгөрсөн 11-р сараас эргэн сэргээж талигачийн эхнэр хэргийн ганц гэрч булганыг цагдаагийн байгууллага баривчлан сатуулсан. Одоогоор булган Төв аймгийн цагдаа орох ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед Эрдэнэ төлбөрийн захирлаар ажиллаж байсан Отхон булаг агсны малчин тоогооч хоёрыг хэргийн сэжигтнэр татаа орсон тухай мэдээлэл хэвлэлээр цэцэгдээд байсан юм а. Тухайлбал ноцтой мэдээ сонинд 17 жил дарагдсан зориг агсны хэрэг илэрлээ гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн засаг дарга Улаанбаатарын захирагч Батүл хэргийн газар дэсэн гэмтэтгээдүүдийг харсан гэрчинийг тухайн үед өмсөж явсан саарл малгайгаа талигачийн гэрт орхисон зэрэг мэдээлэл өгсөн байсан юм. За сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн засаг дарга Батүлийн өмгөөлөгч нар өнгөрсөн 12 дугаар сард сэтгүүлчдэд мэдээлэлж уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах ёсноо мэдэгдсэн байдаг. Тэгвэл тус хэргийг дээрх гомдлын мөрөөр цагдаа эрхийн газрын эрүүгийн цагдаагийн газар шалгаж мөрдөн байцаалтай ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл ноцтой мэдээ сонины удирдлагад хотын дарга Батүлийн гомдлоор эрүүг эрг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад Батүл даргаыг цагдаагийнхаа 2 удаа дуудаж мэдүүлэг авсан байна. Эрүүгийн цагдаад хандаж гомдол мэдүүлсэн. Эрүүгийн цагдаад хандаж яагаад гомдол мэдүүлсэн гэхээр онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүжирдсэн ийм зүйл болсон учраас бид нэр эрүүгийн цагдаад хандсан. Миний мэдж байгаагаар эрүүгийн цагдаа тэр ноцтой мэдээд сонинд эрүүгийн хэрэгээр одоо хэрэг үүсгэсэн байгаа. Хэрэг үүсгэсэн байгаа. Шалгалт явж байгаа л гэж би ойлгоо. Хэдэж удаагийн удаагаар таныг байцаалтанд дуудсан гэсэн юм мэдээлэлсэн тэр үнэ. Нөгөө гомдол мэдүүлэгчээс нөгөө гомдол мэдүүлсэнтэй холбогдуулж мэдүүлэг авдаг. Тэр мэдүүлгийг би 2 удаа өгсөн байгаа. Ноцтой мэдээ сонины 34-р дугаар твэрлэгдсэн зориг агсны эрхтэй холбоотой мэдээлэл гэмтэргийн бүрэлдэхүүнтэй шунхайн сэтлэр зориудаар гүтгэж бичсэн материал байж болзошгүй гэж Батүл даргын өмгөөлөгчд үзсэн. Иймээс ноцтой мэдээ сонин болоод сонины эрхлэгч галсан сүхийг хуулийнхнаар шалгуулахаар болсон юм. За 1998 онд тухайн алга үйлдсэний дараах нь Батүл даргын саарл малгай хэргийн газраас олдсон гэх шалтгаанаар түүнийг хуулийн байгууллагын хэрэг цэжигтнэр татаж байцаалт авчээсэн удаатай. Ингэж байцаасныхаа дараах нь хуулийнхан Батүл даргыг буруугүй нотлон түүнийг сэжигтнэр татснаа хэрэгсэхгүй болгож хэргийг хааж байсан байна. Хуулийн байгууллагын шийдвэр гарсан байхад 17 жилийн дараа иргэн Батүл даргаыг зориг агсны эрхт холбогдуулж сонгуулийн жил ойртсон улс төрийн өнгө аясыг хилтгсэн үйл явдлаа гэж иргэн Батүлийн өмгөөлөгч нар дүгнсэн билээ. Харин ноцтой мэдээ сонины эрхлэгч галсан сүх дээрх мэдээлэлээ баримтад тулгуурлаж бичсэн гэдгээ мэдэгдээд худалгийвэл 17 жилийн өмнө хэргийн гэрч Төв аймгийн хорих ангид хоригдож булгантай очиж уулз 1998 онд Батүлыг хорж мөрдөн байцаалт авчээсэн тухайн үеийн хавтас хэрэгтэй танилцсан. Тагнуулын ерхий газар болон Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Доржоос асуу. Дараа нь хэн худал ярьсныг тогтоо гэж мэдэгдсэн байдаг.